шалтгаан юу вэ нөхөр стратеги төлөвлөлт стандартыг одоо засгийн газар гартаа авч чадахгүй. Яамдууд ингэ байдаг. Тэгээ яамдуудын ажил нь бол нийслэлээс тусдаа үндсэндээ нийслэлээс бусад ажил одоо нутаг дэвсгэрийн ажлыг хариуцдаг. Нийслэл төрөл нэг томоохон төсөл хөтөлбөр дээр л оролцогч болж өгдөг. Эсвэл татаасын төсвийн орлогын татахгүй юу гэдэг асуудал. Тэгэхээр одоо байдал манай засгийн газар дээр өөрчлөгдөж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг том тоглогч гарч ирж байгаа. Ерөөсөө манай засаг захиргааны хувиар газрын харилцаа бүх юм эдийн засгийн суургүйгээр эдийн засгийн өнцгөөс нь бизнесийн өнцгөөс нь харахгүйгээр игдсэн байхгүй. Одоо шинэ эдийн засаг бий болоо шинэ дэд бүтцүүд энэ орон нутгад бий болсон чинь засаг захиргааны нэгжийн хуваарийг өөрчлөгдөх шаардлагатай болчиход 330 сум. Улс орнуудын засаглалынхаа амийг өгдөг ганц хөтөлбөр нь бол захиргааны шинтгэлийн хөтөлбөр. Тэр административ реформ гэдэг. Тэр нь Хятад, Орос, одоо Канада, Япон, Европ бүгд энийг хэрэгжүүлсэн. Манай улсад одоо дутагдж байгаа юм бол захиргааны шинтгэлийн реформ дотор хамгийн том шинтгэл нь чиг үүргийн дүн шинжилгээ байна. Яг одоо ингэ ярихад бид бол бүтэц талаас нь ийм бүтэц байгуулах хэрэгтэйг бол зөв. Энэ бол нэг өнцг нь. Тэр бүтэцийг байгуулах гэдэг нь чиг үүргийн дүн шинжилгээ байхгүй. Чиг үүрэг дотроо дангаар өөрийнхөө гүйцэтгэх чиг үүрэг хамгийн манай төвөгтэй юм нь бол хамтарч хэрэгжүүлэх хуваалцах чиг үүргүүд. Энийг бодлогын талаас нь би зүгээр нэгтгэхэд дүгнээд хэлэх гэж байгаа юм бол юу гэх зэрэг чиг үүргийнхаа дүн шинжилгээ хийх ёстой. Тэгээ үргэлж нийслэл, эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам, барилгын хот байгуулалтын яам гэсэн одоо энэ яамдуудтайгаа уялдаа холбоог нь хууль тогтоомжоор бас анхаарахгүй бол хууль тогтоомж нь энэ дээр сайн хийж өгөхгүй байгаа ихээр зүгээр ер нь бол бие биендээ түлхээл зүгээр хэрэгтэй бол нэг нь оролцдог, хэрэггүй бол ингээ хайддаг. Тэгээд хот нь хүчин чадал байхгүй.